Загвар орчин шинжилгээний газараас 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гаргасан байна. Энэ сард агаарын хэм ихэнх нутгаар дулаан, хурд тундас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр ахиу орно. Сарын ихээр ихэнх нутгаар хүйтэн бага зэргийн хурд тундастай. Баруун аймагуудын нутгаар агаарын хэм дулаан, хурд тундас говьалтай боёо онгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 1-р 10 хоногийн дунд 2-р 10 хоногийн сүүл 3-р 10 хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар 1-2 хэмээн дулаан байна. Төвийн аймагуудын нутгаар агаарын хэм дулаан, хурд тундас хөвсгөлийн баруун, ар хангаай, өвөр хангаай нутгаар дунджийн орчим, бусад нутгаар ахиу орно. 3-р 10 хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна. Зүүн аймагуудын нутгаар агаарын хэм хинтийн уулархаг, дорнотын хойд хэсгээр дулаан, бусад нутгаар дундаж, хурд тундас Сүхбаатарын өмнөд хэсгээр дундаж, бусад нутгаар ахиу орно. 1-р 10 хоногийн сүүл 2-р 10 хоногийн дунд 3-р 10 хоногийн ихэнх хугацаанд бороо орох магадлал өндөр байна. Говийн аймагуудын нутгаар агаарын хэм Дорноговын зүүн хэсгээр дундаж орчим, бусад нутгаар дулаан байна. Хурд тундас өмнө говийн баруун говь сүмбрийн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар хэвэн байх төлөв гарчээ. Түүнчлэн 1-р 10 хоногийн сүүл 3-р 10 хоногийн эхэн болон сүүлчээр бороо орно. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэдтэй анхааруулж байна.